сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 23-ны өдрүүдэд залуучууд театрын дотор болон найрамдал талбайд ийм хосолсон хэлбэрээр зохион байгуулна гэдгийг урьдчилан хэлье. За энэ удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа гол онцлог нь би та бүхэнд дурдж хэлвэл энэ засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газар, зээлийн Батлан даалтын сантаа бид бүхэн хамтран зохион байгуулж, зөвхөн Дархан уул аймаг бус төвийн бүсийн төв, Сэлэнг, Дархан уул аймгийн хэмжээнд бас зохион байгуулж байгаараа онцлогтой гэдгийг дурдж хэлье. За энэ жилийнхаа үзэсгэлэн худалдааг, энэ төвийн бүсийн үзэсгэлэн худалдааг Монгол Баяр, Монгол Бэлэг гэсэн ийм нэр урайндор цагаан сар 2025 гэсэн ийм үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. За 2025 оны 2 дугаар сарын 15-наас 23-ны өдрүүдэд зохион байгуулагдахаас гадна өнөөдөр бас Дархан уул аймгийн засаг даргаас чиглэл өгөгдөөд маргаашнаас гарал үүслийн бичигтээ энэ эрүүл ахуйн шаардлага хангасан мах болон бусад бүтээгдэхүүнүүдийг найрамдал талбайд бас зарах худалдан борлуулах, иргэдэд үйлчлэх энэ чиглэлүүдийг бас өгцөн гэдгийг бас дуулгая. За дэлгэрэнгүй мэдээллийг Дархан уул аймгийн хүнс үдээ аж ахуйн газартаа та бүхэн бас холбогдож авч болно. За ингээд өнгөрсөн жилүүдэд энэ үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг энэ арга хэлбэрийнхаа хүрээнд дотор гадна ийм хослмол хэлбэрээр аймгийн хүнс үдээ аж ахуйн газар зохион байгуулалтын ажлуудыг хийн. Дархан уул аймагт худалдаа аж үйлдвэрийн танхим маань бас хамтран зохион байгуулагчаар оролцсон. Мөн стандарт хэмжилсэн хөлтөс, аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар, сумдын засаг даргын тамгын газар, аймгийн залуучууд театр, аймгийн мал эмнэлгийн газар, банк, санхүүгийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож энэ үзэсгэлэн худалдааг бас энэ цагаан сарыг өгсөн, энэ монголчуудын уламжлалт баярыг өгсөн энэ үзэсгэлэн худалдааг бол зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. 2024 оны 10 сарын 19-ний өдөр нээж үйл ажиллагаагаа Дархан уул аймагт явуулж байна. Ингэснээр Дархан уул аймаг, Сэлэнг, Төв аймгаа хариуцсан ажиллаж байна. Энэ цагаан сар 2025 үзэсгэлэн худалдаанд бол бусад байгууллагуудтайгаа анх удаага хамтарч оролцож байна. Тухайн энэ үзэсгэлэн худалдаанд оролцсноор манай Батлан даалтад хамрагдсан аж ахуй нэгж иргэд хоршоо нарыг бол тухайн харилцагч нараа санхүүгийн дэмжлэг үзүүлэн оролцуулж байна. Хөнгөлдрийн яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газар, энэ Дархан уул аймагт үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор анх удаага төвийн бүсийн цагаан сар зориулсан үзэсгэлэн худалдааг энэ төвийн бүсийн аймагтай хамтраад зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэн худалдааг төрийн болон төрийн бүс байгууллагууд дэмжиж оролцож байгаа. Одоогоор нийтдээ 100 гаруй аж ахуй нэгж иргэд бүртгүүлсэн ингээд бэлтгэл ажлаа хангаад явж байна. Тэгээ энд Төв, Сэлэнг, Дархан уул аймгийн иргэд аж ахуй нэгжээс гадна Батлан даалтын сангийн үйлчлэл авсан аж ахуй нэгжүүд оролцож байгаа. Мөн хөнгөн үйлдвэрийн чиглэлээр ширноос, ноолуур, бэлэг дурсгал, хүнсний чиглэлийн үйлдвэрүүд тийм ээ гих мэтчлийн бэлгийн худалдаа гарсан байгаа. Тэгэхээр энд үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа аж ахуй нэгжүүд маань түрээсийн ямар ч үн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах ийм боломж бүрдэж байгаа. Тэгэхээр иргэд та бүхнийг цагаан сарын бэлгээ энэ үндэсний үйлдвэрийнхаа бүтээгдэхүүнээс сонгож үйлчлүүлэхийг бас уриалж байна. Жил болгон зохион байгуулагддаг энэ үзэсгэлэн худалдаан дээр бас өдөөж байгаа яамд хамтран оролцож бид бас баяртай байна. Манай стандарт хэмнэлзэн хилцээс ямар үйл ажиллагаа явуулах вэ гэхлээр яг үзэсгэлэн худалдааны үеэр хаяг шошгалтын стандартын талаар мэдээллийг үйлдвэр эрхлэгч болон бусад худалдан үйлчлэгээр ирэх хүмүүстээ өгнө. Мөн шилдэг стандартын шаардлага хангасан шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулна. Мөн төмс хүнсний ногоо болон газар тариалан бүтээгдэхүүн пестицидийн үлдэгдлийг шалгах төрөвчсөн онцлогоор шинжилгээ хийн. Мөн хүнсний бараа бүтээгдэхүүнүүдэд манай сорилтын нэгдсэн лабораториос боломж төвлөрөөр шинжилгээ хийж ийм үйлчлэгнүүдийг газар дээр нь хийж үйлчлээ. Тэгээд дээрэс нь энэ миний хэлсэн мэдээлэлтэй холбоотой асуудал бол стандарт хэмжилзэг хэлцээс асууж болно. Та бүхэнд баярлалаа. Энэхүү цагаан сар үзэсгэлэн худалдааг худалдаа аж үйлдвэрийн танхимаас бас нийт бүртгэл зохион байгуулалтын үйл ажиллагаагаа хариуцаад ажиллаж байгаа. Тэгэхээр бүртгэлийн хувьд мэдээлэл өгсөн. Бид нар зар мэдээлэлээ төгөөснөөс хойш өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуй нэгж байгууллага хувь хүмүүс иргэд маань бүртгэлд орсон байна гэд сая та бүхэн энэхүү мэдээллийг сонслоо. Тэгэхээр энэ жилийн бас онцлог маань яг үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй оруулж байгаа ямар нэгэн гаднаас импортын бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах тийм
хөдөлмөрчдийг бол мөн аж ахуй нэгжүүдийг оруулахгүй яг цэвэр Монголдо дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр энэ жилийн цагаан сарынхаа одоо Монгол бэлэг, Монгол баяр гэсэн урайнд ороо бас зохион байгуулах гэж байгаа. Тэгээ нийт бас бизнес эрхлэгчид хөдөлмөр одоо хийж байгаа хүмүүстэй жижиг дунд үйлдвэрийн газар за тэгээ мөн одоо Батлан даалтын сандаа бас баярлаа гэж бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс хэлмээрээ за учир нь гэвэл энэ жилийн одоо ямар ч түрээсгүй бүх энд одоо гарах зардлыг энэ хоёр байгууллага маань одоо бүрэн дааж байгаа. Тэгээд энэхүү одоо баярын мөн одоо үзэсгэлэн худалдаанд та бүхнийг өргөнөөр ирж оролцохыг урьж байна.